За тэгээд Lexis-ээ үргэлжлүүлээд мөн Lex 10-ыг ярив. За барзгаар гидравлын хувьд гүлгэр ба барзгааны тухай ойлголт гэсэн нэг юм гарч ирээд байгаа юм. Энэ юу ах вэ гэхээр ийм ойлголт юун дээр гарч ирдэг вэ гэхээр тухайн хоолой одоо бид нар нөгөө сая хэлсэн шүү дээ. Урсгал талаас нь аваад үзэхээр урсгал нь бол дотроо ламинар болон төрөвлент гэсэн хоёр горимтой байгаа. Энэ бол ширүүн болон дөлгөөхөн байх тийм үү? Ийм нөхцлөөс хамаарат төлөлтийн алдагдлыг тодорхойлоход бас тодорхой хэмжээний шингэн талаас бол нөлөө үзүүлдэг учраас энийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай гээд авч үзсэн нөхцөл юм. Одоо хашиж байгаа гадаргуу буюу одоо нэгсэн хоолой талаас гэж авч үзэх юм бол тухайн хоолойны гадаргуугийн тэгш ус байдал бас их нөлөөлж байгаа. Улмаар гүлгэр болон барзгаар байгаа нөхцөл гэсэн. Урсгалыг хашиж байгаа ханы дотор талын гадаргуу ямар нэг хэмжээгээр барзгаар байна. Энэ нөхцөлийг энэ тухайд авчирч байна. Энэ барзгарын өндрийг бол дельта гэж нэмэгддэг. Энэ байна тэмдэглэдэг. Нэг цэг дээрхийг бол Е гэж хэлнэ. Нэг цэг дээрх өндрийг нь бол дунджаар бол дельта болчихж байгаа. За энэ бичсэн байна тийм үү? Энэ барзгарын дундаж өндрийг үнэлгээ барзгаар хүү дельта гэх бөгөөд түүний урсгалын өндлөө огтлоо ямар нэгэн шунгуу амжилтанд харьцуулсан харьцааг дельта Д дельта R-ийн харьцааг болов гэдэг гэж хэлнэ. Энэ бол харьцангуй барзгаар болж байгаа. Харьцангуй барзгаар. За хоолой ханы барзгаар түүнийг үйлдвэрлэсэн технологи материалын төрөл ашиглалтын нөхцлөөс хамаарна. Нэг усандаа яг өөр байж та болно. Яг ижлэгийн диаметртай яг ижлэгийн материалтай мөртлөө хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн хоолой авчиад үзэхэд саяны хэлсэн нөхцлүүдээс хамааруулаад нөхцөл одоо үйлдвэрлэсэн технологи мөн ашиглалтын нөхцлөөс хамаад үзэх юм бол энэ бол дотор гадаргуу нь өөр байдаг. Одоо жишээ нь турба гэдэг ойлголт нь буюу хоолой гэдэг ойлголтод бид нэр одоо хоолой гэдэг бол зөвхөн л одоо хий юм болон шингэн зүйлийг тээвэрлэх хэрэгтэй гэж боддог байтал өөр зориулттай хоолойнууд байна шүү дээ. Одоо жишээ нь өргөний зориулттай хоолойнууд байж болно. Өрөмдлийн яндан тийм үү? За мөн хий дамжуулах хоолой байна. Халуун усны хоолой, хүүтэн усны хоолой. За мөн өндөд даралтын тийм үү? Шингэн зүйл дамжуулах буюу уул уурхаан баяжуулалт ашиглалтын ийм хоолойнууд байдаг. За мөн одоо цахилгааны кабель хүртэл магадгүй дундуураас хүлээд газар болж болох ийм зориулттай хоолойнууд байдаг. Тэгэхээр хоолой диаметр таарч байгаа болгон яг ижлэх нь байх гэж үзсэн бид нар бодож байгаа боловч эцсийн нүндээ энэ бол зориултаас хамаард өөр байдгийн шүү гэдэг гол шалтгаан гарч ирээд байгаа. За ингээд авч үзэх юм бол энэ дельта ямар байх нөхцөлийн тухай ярьж байна. За мэдээж үйлдвэрсэн технологи саяных. Ашиглалтын нөхцөл нь. Үйлдвэрсэн технологи нь юу яах вэ гэхээр технологийн процесс янз янз байна л та. Боловсронгуй сүүл үеийн боловсронгуй болсон үйлдвэрүүд үйлдвэрлэгдсэн бол илүү чанар чансаатай улмаар гүлгэр болно. Уланд уламж даралтах чадвар нь өндөр гэх мэтээр одоо ингээд нэгээс ашиглалтын хугацаа нь урт нэг баталгаатай болоод байна гэсэн үг шүү дээ. Зарим нэг өөр буураач гэдэг мөнгөлт орнодоос ч гэдэг юм зарим нэг зүйлээс авсан тохиолдолд магадгүй арай богино гэдэг юм уу арай амархан өвдөрдөг гэмтдэг юм нөхцлүүд байна. Жишээ нь одоо ноутбукаар аваад үзэхэд л Acer гэдэг брендийн ноутбук хятад үйлдвэрлэгдээд Америк руу гардаг нэг өөр яг тийм загвараар бусад өөр орнууд руу гардаг бас өөр байгаа гэдэг. Яг ижилхэн маркта авчираад ингээд тавихаар яг л ижилхэн хэмжээ дамжааны үед ижилхэн байдаг мөртлөө яг ингээд ашиглалтын нөхцөл бий нэг хэрэглээд үзэхэд нэг бас хэрэглээ одоо даах чадвар нь муу байдаг. Айгаа хурдан эвдэрдэг гэмтдэг хэлсэн үзүүлэлтэнд хүрдэг байх чинь. Тэгэхээр энэ нөгөө нэг үйлдвэрлэлийн технологи бас өөр байгаад байна шүү дээ. Нөгөө нэг юу гэдэг вүлээ хүндэн тааруулна гэдэг шиг л нэг тийм нөхцөл яваад байгаа юм. За энэ ч яг хөө тэгэхээр хоолойн дээр юу байх вэ? За тэгээд ийм нөхцөл нь гүлгэр болон барзгаар байна. Гэхдээ энэ гүлгэр барзгаар дээр юу ярих гэдэг вэ гэхээр урсгал дотроосоо ямар нэгэн байдлаар урсгалын гадаргуу тийм урсгалын цөм төр барзгаар нь нөлөөлж чадчих юм бол урсгалд нөлөөлж чадчих юм бол энийг гидравликийн барзгаар урсгалд нөлөөлөхгүй байх юм бол энийг гүлгэр гэж авчирсан. Гүлгэр болон барзгаар. Тэгэхдээ энэ нөлөөлөхгүй байх нөхцөл нь юу байх вэ гэхээр энэ юу гэж байгаад байгаа. Зунгаарлалтын давхар гэсэн нэг юм ойлголт гарч байгаа юм. Энэ нэг сигма усгаар тэмдэглэсэн зунгаарлалтын давхар гэж. Тэгэхээр одоо усны хоолойн хувьд бол шингэн болон хэд амжилж байгаа нь хоолой хувьд. Ялангуяа шингэний хувьд ингэж аваад үзэх юм бол ашиглалтын нөхцлөөс хамаарат урсгалын гадаргуугаас тодорхой хэмжээгээр хоолойныхаа гадаргуун барзгар хэсгүүдийг ингээд ийм зарим нэг тохиолдолд ийм тослог материал энтрээр ингээд хожигдсон байх нөхцөл байна л да. Тослог энтертэй байдаг шүү дээ. Хоолой энтер зарим. За зарим нь одоо жишээ нь бочкын энтерээс хөөд үсэнгүүд л бочкины дотортлын гадаргуун дотор ингээд нэг ийм туслаг ийм зүйл үйл ингээд нэг өнгөр маяг юм ингээд тогтцсон байдаг. Энэ нь
тухайн гадаргууны тэгш ус байдлын нөхцөлийг бас нэг басна яг гүлгэр болгож өгөх нөхцөл. Ингээд урсгалд нөлөөлөхгүй байх. Ийм боломжийг бол бүрдүүлж хэрэгтэй юм тийм. Ийм нөхцөл бас байгаад байдаг учраас энэ гүлгэр болон барзар гэсэн ойлголт бас энэ давхар гарчээд байгаа юм. За тэгээд түрүүжих ингээд аваад үсэх юм бол энэ шаардсан зургаар бол шинэ байх нөхцөл нь тийм урсгалын цөмд нөлөөлөх. За ингээд тодорхой хугацааны дараа давхаргын зузаан тогтооч гэдэг юм ингээд эхлэхээр ийм болдог. Сүйдээ ийм болдог гэдэг юм. Ийм нөхцөл яваад байгаа. Гэхдээ наад интернетээс хараад зөв ус дамжуулж байгаа хоолоонууд ерөнхийдөө бол асал зарим нэг нь бол асал аимшигтэй юм дээр ус шуурж гарч ирдэг ийм нөхцөл байдаг шүү дээ. Та нар сонирхоод бас судлаад үзээрэй. Би зураг интернет оруулал та нарт харуулна. Олдвол тэр надад байгаа хаа. За ингээд цаашаа явж байна. За төрөвлийн дурсгал нэг ламинар төрөвлийн тухай ярьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр төрөвлийн дурсгал дээр бас нэг ийм юм байгаа даа. Ламинар бол маш энгийн болцсон. Яг тэгэхээр 2320-оос бага л бол ламинар гэж хэлсэн. За энэ үед бол төрөлтийн алдыг тодорхойлохын тулд их хялбар болчихдог. Ламинартай байх юм бол төрөлтийн алдыг тодорхойлох маш хялбар. Төрөвлийн доохороо төвхтэй. Яг тэгэхээр төрөвлийн чинь нөгөө дээд хязгаар гэж байхгүй учраас юу яагаад гэдэг. Дээд хязгаар байхгүй учраас дотор нь авч үзэхэд бол үе шаттай судалж тараад. Ангинд бол хамгийн ихний ээлжинд гүлгэр гэсэн эсрэг бүслийн бүст хамааруулна. Төрлийн гормыг хамгийн эхлээд ингэ судалж байна. За тухайн бүсийн хязгаар бол энд байна тийм үү? За эндээс ингэ таад үзэхэд бидний тодорхойлсон эрнэлтсийн тоо энд байна. За дээд хязгаар нь 27 хүрч дээг хуваах дельта түүний 7.8 зэрэг гэсэн нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд энэ бол төрөлжинтэй. Гэхдээ доод хязгаар нь биднийхээр бол 4000 байна шүү дээ. 4000-аас их бидний тодорхойлсон тоо улмаар энэ нөхцлөөс буюу энэ тоог бодоо хидж гардаг. За 6000 гарлаа гэх юм бол 4000-аас 6000-аар миний дэрнэлцэн тоо багтж байгаа бол би нэг болсондоо эндээс хамаарал энэ бол гүлгэр эсрэг бүслийн бүст байна л гэж ойлгож байгаа. Гүлгэр эсрэг бүслийн бүст. Дараа нь бол юу гэж байгаа юм? Шилжилтийн бүс гэж байгаад байгаа. За энэ дээр тэр нь энд явчих шилжилтийн бүс. Энд явчих. Хоёр дахь шүү. 27 дээг хувахан дельта 7.8 зэрэг улмаар 22.3-ыг үржигдсэн физикийн коэффициент дээг хувахан дельта энэ хоёрын хооронд оршууд. За энэ магадгүй 6000 гарсан гэж үзэх юм бол энэ магадгүй сая ч юм уу эсвэл 100,000 гарсан гэж бодъё л. Тэгвэл энэ хоёрын хооронд миний эрнэлцэн тоо гарсан бол энэ нөхцөл байх чинь. Шилжилтийн бүс. Мөн энэ тооноос их гараа явчих. Тодорхой бол бидний тодорхойлсон эрнэлцэн тоо 100,000 гоёудын 22.3-ыг үржигдсэн CD хувахан дельта ч гэдэг юм энэ нөхцлөөс илүү гараад хязгаарууд тэмүүлэх холбоотлоор гараа явчих юм бол энэ квадрат эсрэг бүслийн бүст байна гэж. Тэгэхээр ийм гурван бүс байх нь шүү дээ. Гүлгэр, шилжилт, квадрат. Гүлгэр, шилжилт, квадрат. За бас ийм нөхцөл байгаад байгаа. 4020 дельта 500 дельта гэсэн ийм нөхцөл бас байж болно. Та нар аливаар ч бодсон болно. Энийгээр миний би одоо жишээгээ олвол жишээ нь энэ 27 дээд хүүхэн дельта 7.8 зэрэг болон 22.3 бүршигэн C физикийн коэффициент гэсэн ийм нөхцлөөр би бодсон байгаа. Та нар бол энийгээр бодсон ч болно. Аливаар ч бодсон та нарын дурын асуудал. За ингээд түрүүний нөхцлөөс аваад үзье. За тэг ийм гурван нөхцөл байгаад байна. Ерөөсөө урсгал ламинар болон төрөлтөнд байна. За ламинар байх юм бол түрүүний хэлсэн 2320. За энэ дээр 2300 гэсэн баг бол лямбда буюу дарсын коэффициентийг 64 хуваах эрнэлцэн тоо гэдэг фазилийн томьёор тодорхойлно. Цаашлаад шилжилтийн бүст бол шилжилтийн мууж бол тодорхойлохгүй. Энэ бол маш богино хугацаанд явж өнгөрдөг учраас энэ дээр эрнэлцэн тоо гадах нөхцөл харцсангүй баг байдаг. Гүлгэр эсрэг бүслийн бүсээ төрөлтөнд хамгийн ихний тохиолдолд байх юм бол бид нар энэ хоёр томьёог аливаар нь бодсон болно. За шилжилтийн хол энэ байна, квадратын хол энэ байна. За бүсийн хязгаарууд энэ байна, түрүүн бас хэлсэн. Тэгэхээр ийм нөхцөлөөр хамааруулаад бид нэр тус бүр дээр нь дарсын коэффициент гэж хэлээд байгаа юм. Лямбдаг болох хэвээр. Лямбда. Тэгэхээр байрын эсрэг бүслийн коэффициент дээр нэг машгирсан зүйлээ киси байсан. Уртын алдагдлыг тодорхойлохын тулд бид нар дарсын коэффициент буюу энэ лямбда энэ коэффициент бас уртын алдагдал дээр энэ гарч ирээд байгаа. Энийг тодорхойлж ийж бид нар уртын алдагдлыг тодорхойлох ёстой байна. Зарчим юм. За энэ агаржуулалттай хоолойтой холбогдолтой юм гэж манай шингэний механик үзэж байгаа ялангуяа үед энэ дэр сайдар анхаарах хандуулж нийсгтээ тэмдэглэл хийх хэрэгтэй. За нөгөө хоолойн дугуй биш учраас зарим тохиолдолд тодорхойлоход эдгэрийг дүүх ёстой шүү дээ. За тэрний нэг C коэффициентийн тухай энэ шүү дээ. Шизийн коэффициентийг хэрхэн тодорхойлох вэ? За шизийн коэффициентийг бид нэр эндээс олвол энэ маангийн томьёог орголтоо тодорхойлоод байгаа юм. Нэг их бахан энэ үржихэн гидравлик радиусын 6.1 зэрэг n гэдэг нь бол та бүхэн n гэдэг тоотхыг 0,1012-аас 0,14-ийн хооронд авч болно шүү. Заяа.
Тэрний хооронд аваад очиж болно. 14, 13, 12 ч гэдэг юм. За 12, 14-ээр авсан ч болно л. За ингээ бодчихно. За Лекс 10 дээр юу байх хэрэгтэй вэ гэхээр энэ дээр байна. Байрын алдагдал гэж. За нөгөө кисигийн тухай би эргээл ярьж байна. За одоо би задлаад явж гин гэсэн үг шүү дээ кисиг. Тэгэхээр байрын алдагдлыг тодорхойлох томьёон дээр юу яригдах хэрэгтэй вэ гэхээр тэр байрын алдагдлын коэффициентийг тодорхойлох үеийн кисиг бид нэр ихэнх тохиолдолд ихэнх тохиолдолд шууд билэн авна лавлахаас зарим нэг тохиолдолтууд бодож олж байгаа цөөхөн тохиолдол. За байрын алдагдал чухам юунаас олж үүсдэг вэ гэдэг тухай би та бүхэнд энд ярьж өгье. Байрын эсэргүүцлийн үндсэн төвлөрүүд гэж байна. Тэгэхээр энэ дээр хэлсэн дээр юу гэсэн бэ гэсэн чинь шингэн урсгалын замд орших хийцэн элементүүдийн нөлөөгөөр урсгалын дундаж хурдны хэмжээ, хурдны вектор чиглэл өөрчлөгдсөнөөс байрын дүрэлтийн алдагдал үүснэ. Байрын дүрэлтийн алдагдлыг үүсгэх хийцэн элементүүдийг байрын эсэргүүцэл гэж нэрлэдэг. Киси. За тэгэхээр киси бол юу гэсэн нөхцөлд голдоо байх вэ? Байрын эсэргүүцэл хаах тохируулах, хаалт, винтэл, авхлага, за мөн хуваарлал өөрч гэдэг юм зөв задвиш гэнтэр хуваагддаг байх жишээ. За мөн холбох хэсэг нь нугаралтай илүү шилжүүлж горомсон чагтан холбоос гэх мэтэр байдаг. За мөн зарим нэгэн юм хэсгүүд тор шүүр энэ фильтрүүд бас байдаг. Тийм үү? Эдгээр бол бүгд л байрын эсэргүүцэл болж гарч ирдэг. Тэгээ энийг бүр дотор нь задлаад ингэж бичсэн байгаа юм. Нэгдүгээр урсгалын дундаж хурдны өөрчлөлттэй холбогдолтой хэсэг. Дундаж хурд хэрхэн юунаас олж өөрчлөгддөг юм бэ гэдэгт хамаарлалтай эсэргүүцэл энд бичсэн байна. Хурдны чиглэлийн өөрчлөлттэй холбогдсон эсэргүүцэл буюу одоо нугаралт, дайлуур тийм үү? Ингээд дайлуур гэдэг нь бол тэр нөгөө юу хэлээд байгаа шүү дээ. Дугуй байдлаар ингэж эргэж байгаа би. Үнцэг алгуур байдлаар эргэж байгаа. Нугалт гэдэг нь шууд үнцэг гаргаад эргэж байгаа гэж байгаа шүү дээ. Үнцэг, хурц үнцэг үсгэж. Тэгээд савнаас хоолой шингэн урсаа орох гэдэг ийм нөхцлүүд төр хурдны чиглэлтэй холбогдолтой чиглэлийн өөрчлөлттэй холбоотой эсэргүүцэл байна. За тэгээд дараа нь бол урсгал нийлэх салхтай холбогдсон эсэргүүцэл 3 байж байгаад 1 болдог ч гэдэг юм, 1 байж байгаа 3 болдог ч гэдэг юм. Янз янзын тохиолдлууд байна уу? Энэ бол ягаасандаа урсгалыг салгаж байгаа, нийлүүлж байгаа энэ нөхцлүүд байна. За хоолой дээр тавигдсан хаах тохируулах харамт бол. За энэ бол бас урсгал цаад болно шүү дээ. Эдгээр зүйлүүд ерөөсөө урсгалыг чөлөөтэй урсгах явцад ямагт цаад болж идэг учраас энийг байрын эсэргүүцэл гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Байрын эсэргүүцэл. За урсгалын хөндлөн огтлжийг тоорлох саадны эсэргүүцэл буюу эдгээр зүйлс байх жишээ. За янз бүрийн гидр аппаратууд шугам дээр босоо шугам дээр суулгацсан носоос энэ байдаг. Энэ бол бас саад болдог. Урсгал чөлөөтэй урсгах процесс. За энэний тухай бичсэн байна. За хамгийн доор нь шингэн дотор хатуу биеийг тойрон урсгах холбогдсон эсэргүүцэл. Тэгэхээр шингэн дотор ямар хатуу бие байна гэхээр ерөөсөө маш энгийн энэ юу ах вэ гэхээр урсгалыг хасж байгаа тэр гадар ямар нэг хэмжээгээр барзгар байдаг гэдэг нь хэлсэн. Тэнтэй ижилхэн зэв энтэд баригдаг ямар нэг гадаргуу бүр их хэмжээгээр одоо юм тий аваад энэ төр болоод ирэх юм бол энэ бол барс ус нөлөө үзүүлэлт эхлэх юм нөхцөл шүү дээ. Тэгэхээр энэний тухай бас хэлсэн байна. За тэгээд яг тооцоо хийхэд холбогдлолтой хэрэгтэй томьёонууд бол энэ дотор байгаа. Жишээ нь огцом өргөсөлт буюу үнцэг гаргаад ингээд өргөсөж байгаа нөхцөл байна шүү дээ. Энэ үнцэг гаргаад. Би энийг байж байгаа вио болно. Энд ч одоо урсгалын дундаж хурдны өөрчлөлттэй холбогдсон эсэргүүцэл шүү дээ. Тэгээд энэ тохиолдолд бол жишээ нь огцом өргөсөлттэй болох томьёонууд энд байх жишээ нь. Кисиг нь олдог томьёон энэ байна тийм ээ. Кисиг нь энэ огцом өргөслөлийн төрөлтийн алдагдлыг олж байгаа томьёон бол энэ байх. Тэгээ яагаад хоёр байгаа юм бэ гэхээр чи энийг үржүүлэх хурдны төрөлтийг буюу хурдны төрөлтийг тийм үү вег тэр саатаа тулгархаас өмнө ямар хурдтай байснаар бодож олох гэж байна уу? Эсвэл тэр саатаа тулгарсны дараа ямар хурдтай байгаагаа бодох гэж байна гэдгээс хамаарал энд v1 v2 гэдэг нөхцөлөөс хамаарал томьёон ингээд хөвчөж байгаа юм. Тэр яг ялгаа авахгүй шүү. Хэдтэй болов. За тэрнээс л хамаарч өөрөө байгаа юм. За тэгээ эндээс энэ лавлахуудыг би танад энэ лекц 10 дээр байгаа учраас хэрэгтэй юмд энд дотроос аваа явчихна үз. Бодолт хийхэд хэрэгтэй бүх зүйлүүдийг энд оруулсан байгаа. За тэгээ шаардлага бол бас асууна. За зарим нэг дээр нь буцаахгүй хавлах энэ төр өгсөн байгаа. Жишээ нь энэ ингээд зарим нэг дээр нь ингээд байхгүй байгаа тохиолдолд бол нэгэсэндээ пропорцол авч болно шүү дээ. Жишээ зөө. За тэгээд Facebook-оор чатаар энэ төр орж ирээд бас бидалт хийгээд одоо мундахгүй болон асуулт гарч ирэх байл үдээд асуугаараа. Тэгээд амжилт хүсье. Өөр одоо нэмж ярих юм тахандаа алга байна. Бид энэ уртын алдагдлал олж ирсэн томьёол харуулж ирсэн энэ дэр би гаргаж ич хэмжээгүй юм шиг байна. Миний нэг семинарын нэг бодлого бодоо тавьчихсан байгаа. Семинар 5 гэдэг байна да. Тэн дээрээс та нар татаж аваад сайдар хараараа тэн дээр бол ерөнхийдөө жишээ бодсон байгаа.
Би ерөнхийдөө төрөлтэй ялал идеалтыг бодохдоо бид нар чинь хоёр нөхцлөөр бодож байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө холбогдуулаад аль нэгийг бодсон байгаа шүү.